Тооллого номыг уйтгартай нэрнээс нь болж хүмүүс алгасдаг нь тун тоогүй. Уг нь еврей хэлээр Бамидбар буюу цөлд гэсэн утгатай нэртэй ном юм шүү дээ. Израильчууд өвөг эцэг Авраамд нь эзэн бурхны амласан газар нутгийг зорж цөлийг туулсан аян замын тэмдэглэл гэж болно. Энэ явганаар явхад 2-7 хоногт хүрэх газар байсан боловч Харамсалтай нь тэд 40 жилийг цөлд өнгөрүүлсэн. хүний амьдралын хагастай тэнцэх хугацаа байна шүү дээ. Тийм ээ, адал явдал ихтэй урт хугацааны хээрийн аялал байсан. Эхлээд номынхон үндсэн бүтцийг ойлгвол илүү ойлгомжтой байх болно. Яг тийм. Тооллого ном үндсэн 5 хэсэгтэй. 3 их цөл болон тэдгээрийг дамжин нүүсэн 2 их нүүдлийн тухай энд гарна. Эхний цөл Синай уулын бэлд байсан. Энэ зураг дээр байна. 2 дахь хэсэг нь Паран гэдэг нэртэй газар руу явсан аялал. Параны цөлд хэд хэдэн үйл явдал өрнөн. 4 дахь хэсэг нь Израильчуудын Моаб руу чиглэсэн нүүдэл. Амлагдсан нутгийн харалдаа Йордан голын цаадах Моабын цөлд болсон үйл явдлын дэлгэрэнгүй түүхээр энэ ном төгсдөг. Ном бүхэлдээ онц сонирхолтой адал явдал кино шиг түүхүүдээр дүүрэн. Гайгүй өөдрөг эхэлдэгч бүх зүйл аимшигтай буруугаар эргэв. Тэгээд эцэст нь эзэн санаанд оромгүй байдлаар инэрч нэгүүлсэн аварснаар түүх төгснө. Ингээд номын түүх рүү оръё. Үйл явдал Синай уулын бэлдэх цөлд эхэлнэ. Бид энэ уулын тухай нэлээд их сонссон шүү дээ. Хэрэв та санаж байгаа бол Израильчууд Египтээс гараад энд ирж бурхантай гэрээ байгуулан 10 хуйлаа авсан. Мөн майхан сүмигч энд барьсан. Тэд энд ирээд бүтэн 1 жил болжээ. Ингээд тэд хүн амаа тоолж цааш аялах бэлтгэлээ базааж эхлэв. Яг тийм. Ард олныг хуаранд хэрхэн зохион байгуулах тухай зааврыг эзэн өгчээ. Эзний оршихуй майхан сүмд орших бөгөөд түүнийг тойрон Лев овгийнхан болон дахилчид цаашлаад бусад овгууд байрлана. Эзний ариун чанар бол ард түмний оршин тогтнох үндэс гэдгийг энэ зохион байгуулалтаар харуулжээ. Тэгээд эзний оршихуйн үйл нүүвэл ард олон бүх зүйлээ баглаад дагаж нүүх заавар авсан байв. Цувааны эхэнд Лев овгийнхан гэрээний авдрыг үүрч явах ба дараа нь Юда тэгээд бусад овгууд дараалан хөдлөнө. Энэ зохион байгуулалт нь эзний ариун оршихуй тэднийг цөлд хөтлөн дагуулах удирдагч гэдгийг бас илэрхийлдэг. Номын 2 дахь хэсэг нь Израильчууд Синай уулаас Параныг чиглэн баяр хөөртэйгээр замд гарснаар эхлэв. Эзэн бурхантайгаа хамт сайн зохион байгуулалттай бүх зүйл сайхан. Яг ч тийм байсангүй. Аялал дөнгөж эхлээд 3 дахь хоног дээр хүмүүс өлсөж цангаснаа гайхан гомдлож Мосегийн ах эгч 2 хүртэл дүүгээ хүмүүсийн өмнө элдвээр муулж эхлэв. Онцгой л эхлэл байна. Тэгж явсаар тэд номын 3 дахь хэсэг болох Паранд ирэв. Эндээс тэд 12 туршуулыг амлагдсан нутаг руу илгээсэн шүү дээ. Тэдний хоёр нь маш өөдрөг мэдээтэй ирдэг. Гэвч бус 10 нь айд сүрдсэн. Тэд эзэнт найдаагүйн дээр бусаддаа тэр нутгийн хүмүүс биднийг хүйс тэмтрэн гэж ярьж гарав. Үүнээс болж бослого үүмэн дэгдэн Египт рүү буцахад удирдах хүнийг тэд сонгохоор болцгов. Товчоор хэлэхэд тэд амлагдсан нутагт очихоос татгалзсан тул эзэн тэр хүслийг нь зөвшөөрч энэ үеийнхэн цөл 40 жил тэнүүчлэн тэндээ нас барцгаана. Зөвхөн тэдний хүүхдүүд амлагдсан нутагт орох болно гэв. Библийн олон бичээч нар энэ түүхээс иш татсан байдаг. Тийм ээ. Эзэн өгсөн амлалт өөрийн хүмүүстэй өргөлж үнэнч итгэмжтэй байдагч тэр хүмүүсийн сонголтыг хүндэлдэг нь энэ түүхээс харагдана. Хүмүүс тэрсэлж бүх амьдралаа өрн таран хийхийг сонгол эзэн үүнийг нь хориглохгүй. Ингээд бүтлгүүтлэр дүүрэн аялал үргэлжилсээр 4-р хэсэгт Моаб явах замд байдал бүрч дордов. Мосе өөрөө хүртэл эзний үгийг зөрчин амлагдсан нутагт орох эрхээ алдав. Дараа нь хүмүүс дахин мослог үүмэн дэгдээсний уршгаар хорт могоод хатгуулдаг. Аян замын туршид эзэн тэдний хэрэгцээг ханган уучлж, хооллож ундаалan бүр маанаг хүртэл өгч байхад тэд босдог гүмэн өдүүлж байсан нь бүр үнэхээр онцгүй байв. Тэр маанаа нь яг юу байсан юм бол? Бүмэд гэвч энэ бүгдийг тэд үл ойшон гомдолж Египтэд боолчлол дор үхснэн дээр байж гисгэв. Хэрэв би эзэн байсан бол аль хэдийн тэднийг орхих байсан. Тэгж бодогдох нь зөвөө. Гэвч номын төгсгөл хэсэгт нэгэн санаанд оромгүй үйл явдал болно. Израильчууд Моабт орж ирэхэд Моабын хаан нутагт нь орж ирсэн тоо томшгүй олон хүмүүсээс болж айдас давтан Балаам хэмээх бөөг хөлслөн тэднийг хараалгахыг оролдов. Энд эвгүй хүн шүү. Харин тийм Балаам еврейчүүдийн бурханд залбираад тэднийг хараах гээд үзье гэжээ. Тэр 3 удаа хараах гэж оролдсон боловч амнаас нь ерөөлийн үгс урсаад байв. Хамгийн сүүлийн ерөөл нь бүрч гайхмаар. Ирээдүйд Израилаас Авгаа хаан төрж Авраамийн үр удмаар дамжуулан бүх үндэстнийг ерөөнө гэсэн Бурхны амлалтыг биелүүлэх болно гэж тэр зөгнөлөө. Тэр дор хөндийд Израильчууд тэрслэн үүмж байхад энд уулан дээр эзэн тэднийг хамгаалж бүр ерөөж байсан юм. Тооллого номын түүх Моабт төгсдөг.
Израильчууд амлагдсан нутагт орохоор зэхэж номын ихэнд хүн амаа тоолсны адил дахин тооллого хийлээ. Тэд өмнөх үеийнхнээ Мосегийн хамтар цөлд орхиж цааш хөдлөнө. Мосе тэдний салан одохынхоо өмнө сүүлийн анхааруулга мэрэгэн зөвлөгөөгөө өгсөн нь дараагийн ном болох Дэд хууль дээр гарна.